За сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэндээ мөнхийн 100 тэжээл брэндээс 10 дахь зөвлөгөө өгөх гэж байна. За өнөөдөр бол 12 дугаар сарын 21-ний өдөр цаг 2 цаг 24 минут болж байна. За 12 дугаар сарын 11-нд та бүхэнд үзүүлээд будаа 1 кг 500 г будаа яг ийм будаа та бүхэндээ харуулсан байгаа. За тэрийг 10 хоног тариалъя гэсэн хэдүүлээ. За 10 хоног тариалчих өнөөдөр болцлоо. За ингээ би та бүхэндээ ингээд өргөд харуулъя. За ийм байна. Ийм болсон байна 10 хоногийн дараа. За одоо хэдүүлээ хэллий. Эндээ хэлчих байгаа учраас хэдүүлээ. Татнаас дангаар нь тавьчих. Ягаад гэвэл энэ өөрөө бийжсэн учраас хөрсчөө бийжсэн учраас. За ингээд дангаар нь тавьчих. Хэд вэ? 4.5 4.500. За ингээд 4.500 хамгийн багадаа ер нь ингээд 4 түүнээс дээш болох ёстой. За ингээд та бүхэнд харууллаа. За ингээд хэрвээ ингээд орц норм таарад, чийгчлэн таарад, агаар зөөлтөн таарад, температурын таарад услаагаа ингээд зөв хийх юм бол ингээд 10 хоногийн дараа тийм бүтээгдэхүүн гарах нь байна. За ингээд та бүхэнд баярлалаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Маргааш та бүхэндээ нийтдээ 10 зөвлөгөөгөө нэгтгээд одоо өөрийн чухал гэсэн та бүхэнд хамгийн одоо хэрэг болох одоо заавалчгүй мөрдөх бяцхан зөвлөгөөг та бүхэндээ өгье. За ингээ бүгдээрээ баяртай.